За маусны тохиолгоо юу яаж хийдэг вэ гэдгийг ерөнхийдөө яцгаая. За энэ control panel-д одоо маус руу ороод mouse pointer options гэдэг байгаа. Энэ дээр доод энийг ингээд унтраа. Тэг ерөнхийдөө маусныхаа агуулгаар доороосоо төвчтөр нь тавина. Энэ 6 дээр тавьж байгаа гэсэн. 6-ны яадын гэхээр одоо HPI-г маус ажиг ориг HPI-аар гүйлнэ гэсэн. За тэгэнгүүт одоо энэ дээр чад одоо энэ дээр болохоор 6 дээр байгаа Windows Pointer Space 6. Энэ яг маус нь миний маус болохоор өөрөө биеийн тоглоом зөвлөлтөй маус. Энэ дээр бас 6 дээр ингэж тавьчихулна. А ийм маусгүй тохиолдолд бол ийм аппликейшн ашигладаг маус тохиолдолд энэ дээр 6 дээр доороосоо дөрөвдөгтөр навж тавьчих гэсэн. Маусны хурдыг энэ болохоор яг одоо чиний маусны хурдыг үржүүлэхгүйгээр дамжуулдаг гэсэн. Яг үржүүлэхгүйгээр дамжуулна. Тэгэхээр маусч DPI 800 байх юм бол яг 800-аар тэр тоглоом руу орно гэсэн. Энийг нэмчих юм бол маусч DPI 800 байхад энэ дээр үржигдээд 1000 ч юм уу 1200 ч юм уу дээшлэн гэсэн. eDPI гэдэг юм ашиглагдаж байна гэсэн. Нөгөө хурамчаар одоо чиний маусны хурдыг ихсэлдэг гэсэн. Компьютерын програм хангамжийн зөвшөөрөлт. А яг энийг 6 дээр тавиад 6 доороос дөрөвдөгтөр нь тавиад тоглохоор 1x буюу энэ маусны DPI яг байгаагаараа одоо компьютер руу илгээгдэнэ гэсэн. Хурдна. Энэний давуу тал юу юм бэ гэхээр чи зүгээр ингээд компьютер дээр юм хийж авах чиний маусны чинь одоо ингээд хурдны яг ижлэх мэн контр дотор байгаа хурд компьютер дээр зүгээр энгийн үедээ юм хийж байгаа хурд ирж ижлэх учраас чи юу бол байнга нэг юу ийтэй гэсэн үг байхгүй. Одоо булчингийн санах байгаа хадгалж ийн гэсэн үг. Одоо контр дээр нэг өөр чип байрлуулад одоо Windows-ийн үйлдэл систем дээр гарч ирэхэд нэг өөр чип байрлуулад байгаа юм бол компьютер авах байгаа хугацаанд чиний санах хажууд ихэ өөрчлөгдөж байгаа булчингийн санах байна. Тэгэхээр энийг 1x буюу 6 дээр тавих хэрэгтэй, доороосоо дөрөвдөгтөр тавьчих хэрэгтэй. За тэгэнгүүтээ энэ дээр бол ингээд болоо. Энийг унтраагаал болоо энэ. Энийг унтраагаал болоо тэгэл огторч байна. За тэгэнгүүтээ хэрвээ маус чинь өөр ингэсэн софтвертэй бол энэ софтверийг ашиглаж болно. Энэ дээр л ингээд шаардлагатай юмнууд ингээд нэмж болдог. Энэ болохоор бүр ингээд ultra long range mode гэхээр энэ бүр илүү холболтын сайжруулж байгаа гэсэн wireless холболтын. За тэгэнгүүт энэ key points гэдэг даралт нь хэр delete дарах юм бэ? Нэг машин delete дарах юм уу? Тэг мэстэй бүр ямар ч delay-гүй дарах юм уу гэдэг тохируулж болно гэсэн. Би бол тэг дээр нь тавьсан байгаа. Маус одоохондоо бол double click хийхдэггүй гэсэн. Минийх нь юу металл нийлж одоо юу гэх юм. Одоо гэрээ унтраалга мод шүү дээ гэрэл цаад. Тийм унтраалга шиг биш. Өөр зарчмаар ажилладаг. Super light одоо 2 гэдэг байгаа шүү дээ. Гэрлэр ажилладаг. Тэд нартэй ажиллах ажилтдаг маус. За тэгэнгүүт энийг тэг дээр тавьсан байгаа. Одоо performance дээр очингуудаа энэ polling rate гэдэг энэ хэр амир мэдрэмтгий энэ хөдлөхийн гэдгийг заадаг гэсэн. Ингээд маш нарийн ингэж хөдлөх үү эсвэл эндээс ингээд өсрэг ингэж ажиллах уу гэдгийг заадаг гэсэн. Ерөнхийдөө D-Link мауснууд бол 500-аас 1K-гийн хооронд байгаа. Энэ дээр тавьчих юм амир юм юу алслагдмал хөдлөн гэсэн. Яг энийг ингээд бүр 8K-аар тулгасны дутагдлаар жоохон секунд ачаал хөдөөл гэдэг юм билээ. Үнэн бодлоор мэдэхгүй. Яг л хитрхи амир ингээд зурлалт ингээд сайн дамжуулж өгсөн. Маш хурдтай ингээд дамжуулж өгсөн бүх чигийг. Нэг өөрөөр 1K-аас 8 дахин илүү ингээд ойрхон мэдээлэл дамжуулж яасан. Хоцрогдлоо. Тэгээд attack pyramid ингээд энэ basic mode гэдэг ийм мод баг. Энд дээр бол цэнгээ бүр амар дээш ингээд сайн барин 600 цаг хүртэл барих боломжтой. А би бол хамгийн доод дээр нэвтрэх 50-100 цагийн хооронд ажиллах гэрэн дээр тавьсан байгаа. За DPI юу шууд ингээд 1000 дээр тавьсан байгаа. Энэ дээдийн бол асаажуулахгүй шүү. За энийг асаах хэрэггүй. Энэ л яаж хөдлөх үү хөлөөний ч өөрчлөлт гэсэн. Дижит баш шал өөрлөл. Зөвхөн 1000 DPI дээр тавиад өгчдөг. Performance нэм за батарейн рефлекторс юм байна. Ингээд ерөнхийдөө нэг юм хөл төрхөд юм дөө. 1000 дээр тавиал нэг 8 дээр тавиал. За одоо контроллогоор ямар тохиолгоо өгөхөр стикс дээр очиод гейм дээр дараад keyboard mouse дээр дараад ингээд хурд нь байгаа юм. Mouse sensitive гэдэг. Энэ хурдыг болохоор 125 тавьдаг. Өөрөх нь оригинал нь. А миний хувьд болохоор шууд нэг дээр тавьчихдаг. Нэг дээр тавихаар яг 1000 DPI би маусн дээр төрүүлсэн шүү дээ. Яг тэр 1000 чигээрээ одоо Counter Strike орно гэсэн. А зүүн болохоор би 0.89 дээр тавьдаг. Энэ болохоор яг
яг зарим хүмүүсийн хувьд бол алтан дундаж хийж үздэг юм билээ. Зүүм нь. Снайперийн зүүм. Нэг иймэрхүү тохиолдолд тоглож байгаа даа. Ер нь маус DPI амар чухал шүү. Энийг тохируулахгүй тоглож байгаа хүмүүс ер нь сайжрыг сайжирдаггүй. Ягаад гэвэл өөр DPI-тэй юм бол бариад идэх учраас нөгөөдгөндөө тасан зохицол хугацаа алддаг. Тэгэхээр байнгын DPI нэг төвшөнд нь тавиад тэрэн дээр байнга ажиллаа сурчих юм бол хизээч одоо чиний булчингийн санах хойц нь мартах нь багасна гэсэн үг. Ингээд бол мэрэгжлийн төлөвчнүүд бүгдээр энэ нэг DPI дээр байнга ажилладаг гэсэн үг. Хизээч одоо DPI нэг булгаад нэг өсгөөл аль DPI-нууд болж юм гээл тэгээд өгөхгүйгээр тоглож. Ерөнхийдөө бол надад бол 1000 таарад байгаа. Яг мэрэгжлийн төлөвчнөөс 800-аас ер нь 800-аас 400 хооронд тоглож үлдэх юм л. Одоо яг сүүлийн үеийн төлөвчнөр 1200 мэрэгчдээр тоглоод байна л гэсэн.